Чи наашра. Чи яасан овоо юм бэ? Чи хэний хүүхд болохоор ингэдэй. Чи яхаа хүний хүүхдийг зодчих тий чи. Чи миний хүүхдийг зодсон бэ? Чи наашра чи. Энд чи ямар талаар заваа юм бэ чи? Чи хэний хүмүүжүүлсэн хүүхдээ? Чи ямаг эцэг чи яаж хүмүүжүүлсэн болохоор ингэж хүмүүжүүлдээ? Чи хар миний хүүхдийг хоошиг зодчих тий хөөе. Чамаг өстө байх газар чи байлгах заа. Би чамаг өстө шорон хийн заа юу. Чи миний хүүхдийг хоошиг зодсон. Би чамаг өстө хоошиг бол. Чи сүгт чи миний хүүхдээ зурчлахгүй. Уучлаарай. Гуйгачи. Уучлаарай. Чи яхаа тэгэх тухай хийгээд байгаа юм бэ чи? Уучлаарай. Ангийн хүүхдэд дээрлэгсэн сурагч хүүхдээ өмөрсөн асран хамгаалагч хоёрын ухамсар яг ижилхэн байгааг харуулах энэхүү бичлэг нь зохиомол бус харин өмнөчтөр одоо ч болж буй жинхэнэ бодит үйл явдал юм а. Ээж аав нь давхиж бол нөгөө хүүхдээ өмнөөс хөдөлгөөл ингээл зодоол ийм асуудал болж байна. Юу цаав шигээрээ миний дөө. Ойлгосон яхаа. Өөрсдөө. Ерөн бол үеийнгийн дээрлэлт хийхэд нөлөөлж байгаа маш олон хүчин зүйл байдаг. Хамгийн түрүүнд бол бид нийгмийн орчин буюу гэр бүлийн орчныг ерөн бол авч үздэг. За энийг хүүхэд хаанаас суралцж ийнэг л ерөөсөө эцэг их харилцаа. Эцэг их хоорондоо яаж харилцаж ийн, эцэг их найз нөхдөөгөө яаж харилцаж ийн, эцэг их нийгэмд бусад хүмүүстэй яаж харилцаж ийн гэдэг харилцаанаас хүн хүнтэйгээ ингэж харилцах хэрэгтэй юм байна гэдэг үлгэр дуурайллыг авдаг. За тэгээд нас ахих тусам бид өөрөөр хэлэх юм бол үзэж байгаа кино, контент, цуваг, за тэгээд найз нөхдөөсөө даган дуурайх хэлбэрээр ерөнхийдөө суралцаж авч идэх гэсэн үг. Хүүхэд хамгааллын тухай хуульд хүчирхийллийн 4 хэлбэр байдаг. Бие махбод, сэтгэл санаа, бэлгийн, үл хайхрах. Үеийнгийн дээрлэлтийг хийж байгаа хүүхэд бол ихэвчлэн яг нэг юм эцэг эхийн хайр халамж үндсэн хэрэгцээ байдаг. За тэгээд ойлгогдох, хайрлагдах, хүндлэгдэх хэрэгцээ дутагдаад ирэхээрээ тэрийг үе тэнгийнхнээгаа дээрлэхэж бие махбодын хүчирхийлэл үлдэж одоо тэр нүн дутагдаад байгаа хэрэгцээгээ хангах гэж ерөнхийдөө оролдог. Тэрнээс яг би энийг дээрлэх чи гэх нэг юм санаатай хийхээс илүүтэйгээр яг тэр сэтгэл зүйн дутагдаад байгаа хэрэгцээгээ хангах гэж одоо нэг тийм үе тэнгийн дээрлэлттэй төлхөө хийж ажиглагддаг гэсэн үг. Сүүлийн 5 жилийн статистикаас харахад Монгол улсад нийт 11,446 гэмт хэрэг бүртгэгдэж, үүний улмаас 12,026 хүүхэд хохирогч болжээ. Өөрөөр хэлбэл жилд 2,289 гэмт хэрэг бүртгэгдэж, 2,405 хүүхэд хохирдгоо гэсэн үг. 3,300 гаруй үеийнгийн дээрлэгтэй холбоотой дуудлага мэдээлэл ирсэн байна л да. За Монгол улсад бол одоо яг үеийнгийн дээрлэгтэй холбоотой гэмт хэрэг зөрчил цагтаагийн байгууллагад нэг жилд дунджаар 450-аас 500 орчим гомдол мэдээлэл хэрэг одоо ирж шалгагдаж байна. За үүнээс одоо ингээд нэг зөрчлийн хуулиар бол одоо торгох, за зөрчлийн хуулиар мөн одоо 30 хүртэл хоногоор барьжлах одоо шийтгэлийг оногдуулдаг. За энэ гэмтрийг одоо хүнд нөхцөл байдалтай байна, хүнд хорвош учруулсан байна гэвэл тухайлбал одоо эрүүгийн хуулийн заас одоо бусдын бид одоо хүнд гэмтэл учруулсан, хохирчид хурам дайжинсан, алдар нэр хүндэд нь халдсан, занл хийсэн тохиолдолд 3 жил хүртэл хорих алтай одоо зүйлээр эрүүгээр үүсгэх нь шалгаж байгаа. Дээр нь бусдыг занл хийх гэдэг одоо зүйл янгийг нэмж одоо энэ хүндрэл нөхцөл байдлаар хэрийг одоо шалгаж нэтрэх ажиллагаа явуулна. За энэ гэмтрийн улмаас одоо хохирогчийн биед одоо хүнд гэмтэл учруулсан бол нийтдээ бол 5-аас 12 жил хүртэл хорихаа шийдэх тийм хүнд шийдэлтэй юм гэмт хэрэгээ. Хүүхэд байсан ч гэсэн тийм юм уу тий? Тийм одоо эрүүгийн хуулийн заасан 14-өөс дээш насны хүүхэд нь өөрөө эрүүгийн хариуцлага одоо хүлээх одоо насны субъект гэдэг болж байгаа. Эцэг их нь ямар нэгэн хариуцлага хүлээдэг юм одоо тэр хүүхэд бол хүүхэд ч тийм тэр одоо мэдхгүйгээс болоод ч юм уу үл хайхруулаад ч юм уу хэрэг толбогчлоо тэгээд эцэг их нь ямар нэгэн хариуцлага хүлээдэг юм тийм бүгдч байгаа. За эцэг эхийн хувьд болохоор асран хамгаалах үүргээ биелүүлээгүй улмаас те биелүүлээгүй улмаас хүүхдийн амь биед одоо хорвош учирсан бол эцэг ихт нь одоо хариуцлага хүлээх хэрэг зүйн нөхцөлд бол бий. Тухайн хувь хүн өөрөө энэ асран хамгаалах үүрэгтэй холбоотойгоор биш одоо өөр байдлаар одоо бусдыг дээрлэгч байгаа, зодож байгаа, хүчрхийлж байгаа энэ асуудал байж тэ. Тэгэхээр тэр насанд хүрсэн бол тэр хүн өөрөө хариуцлага хүлээх. Эрүүгийн хуулийн гарцаагүй зарчим. Эрүүгийн хуулийн одоо тэр хүн өөрөө үүрэг хариуцлага одоо хүлээнэ гэдэг ийм зохицуулт байж байгаа.
Өсвөр насны хүүхдүүд бие махбодын хувьд ингээ гаднаас нь харахад айгүй өндөр охид залуучууд байгаад идэг. Тэнгүүд яг тархины хөгжлөөр нь аваад үзэх юм бол одоо насан туршаагүй гэсэн. За бид нэр 16-7 нас хүрээд ингээ насан туршид иргэний үнэлгээ авлаа гэж үздэг ч гэсэн тархины хөгжил 25 нас хүртэл тасралтгүй явагддаг учраас бид нэр сэтгэл зүйн хувьд насан турших гэдэг маань илүү тархины хөгжилтэй холбож авч үздэг. Тэнгүүд эцэг эхчүүд ингээл 15-6 та хүүхдүүдийг бие махбодыг хараад том болцсон байна, шийдвэр гаргаж чадна, хариуцлага хүлээж чадна гэд байгаа боловч нөгөө талд тархины хөгжил бол одоо баг ханаач бүрэнгүүт хөгжид дуусаагүй байгаа учраас сэтгэл зүйн хувьд, тархины хөгжлийн хувьд бол маш жоохноор. Тийм учраас ямарваа нэгэн тийм сэтгэл хөдлөсөн зүйлд маш амархан автагддаг. Одоо үзэж байгаа контент нь ч юм уу эсвэл найз нөхдүүд нь хамтраад бүгдээрээ ийм юм хий энэ төр гэдэг нэг юм нөгөөх нь сэтгэлийг нь хөдлөсөн гоё таатай зүйл байвал ямар ч одоо сөрөг үр дагаврыг бодохгүйгээр тгий манайхан гэл одоо даган дураагаал тэр үйлдэл хийгээд явцдаг гэсэн үг. Тийм учраас хийж байгаа үйлдэлүүд нь дандаа ийм 2-3-аараа хамтарсан, бүлгэлсэн хэлбэрээр ерөнхийдөө байгаад байгаа гэсэн үг. Та өдөрт хүүхдтэй хэдэн цагийг зарцуулдаггүй? Таны хүүхэд хичээлээс бус цагаар хаана юу хийж явдаг вэ? Хүүхдийн сэтгэл санааг ямар байгааг асуудаггүй. Таны хүүхэд дээрлэхээ гэж дээрлүүлж буй хүүхдийг хараад зүгээр зогсоо юм биш үү? Дээрлэгчийг хүчтэй мэд хөөргөж дээрлүүлж байгаа хүүхдийг шоолж зогсоо бол яах вэ? Хүүхэд эцэг эхийн тойл. Үеийнгийн дээрлэлт нь зөвхөн хүүхдүүд хоорондын ч асуудал биш, эцэг эхчүүдийн ч асуудал биш. Энэ бол нийгмээр анхаарах ёстой ноцтой аюул болоод байна. Хөөе. Энэ хүүхдүүд нэгний дээрлэх бүр шал өөр төвшөнд очиж. Одоо тэр нөгөө бишгийн гүйлэх болно шүү дээ. Бүр инээдэн болцсон юм зэ. Хүүхдүүд шүү дээ зүгээр нэгнийгээ дээрлэх чагаа доромжилж байгаагүй бүр заавал бичлэг хийж аваад тэрийг Instagram, TikTok янз бүрийн группүүд тавьдаг гэж. Тэгээ сүүлдээ ингээ Facebook-ийн групп нэгээд тавьдаг гэсэн бол тэрийг устгаад ахаар одоо бүр Telegram руу орсон гэж шүү дээ. Үй, би наадах ч юмсан хэд хоног фэйсбүүкээс унсных. Юу гэсэн бэ? Инстаграмынхаа дагагчийг нэмхийн тулд зарим бүр албаар юм хийдэг гинүү. Үй, бас биш тий. Зөвхөн Инстаграм, фэйсбүүкээр ч ингэж бүр хязгаарлагдах болцсон байна. TikTok бүр чам зүгээр харуулъя заа. Одоо ингээл TikTok руу орлоо. Хайлтын хэсэг дээр нь дарлаа. Кириллээр ямар ч хамаагүй одоо монголоор гэсэн үг шүү дээ. Үсэг дарахад л гэхэд ийм. Энд чинь тэгэхээр одоо энэ үсгээр ихсэн хамгийн их хайлтыг энэ хайлт эзэлж байгаа гэсэн үг үстэй тий. Тийш тий. Энд чинь ерөөсөө л хүүхдүүд бол одоо нэг одоохондоо англиар өөр сайт майтаас ингээ хайхгүй, хайж чадахгүй байгаа ч юм уу тий мэдэхгүй байна. Тэгэнгүүт өөрснийхөө хэрэгэлдэг хамгийн хэрэгэлдэг энэ TikTok-оос дандаа эднэрийг хайдаг гэсэн үг байна. Зүгээр англи хэл мэдэхгүй байгаа болохоор монгол хэл дээр хайгаад хайж байгаа нь гарч ирж байгаа юм тий. Тэгээ хамгийн амар нь яг одоо энэ хайлтаас за иш орё л доо. Тэнгүүт яг ийм төрлийн бичлэгнүүд гарч ирнэ. Насанд хүрэхчтэй. Садар самуу, ёс бус үг хэллэгтэй, зодоонц контент хүчирхийлэлтэй. Амар хооц. Ямар амар юм бэ? Би бол дүүнийхээ TikTok-ыг шууд устгах л гэж бодож байна. Очоод. Эцэг их одоо хүүхдээ хит өрөвдөөд ч юм уу нөгөөдгөө дагаад хямраад байвал нөгөө хүүхдийн даван туулах хугацаа нь уртсаад эхэлдэг. Дээрээс нь хүүхд бол мэдээж сургуультай очих, ангитай очих, найзуудтайгаа найзлах асар дургүй болдог. Сэтгэл готролд орно, амиа орлого үйлдэлүүдийг хийх нь. За түүнийг даван туулахын тулд мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтарсан маш тууштай, төвчээртэй, сахилга багттай эцэг эхийн оролцоотойгоор даван туулдаг. Маш их цаг хугацаа зарцуулагдана. Эцэг эхээс ч одоо тэсэр төвчээр шаардна. За нөгөөт нь дагаад бас одоо нэг санхүүтэй холбогдно. Сэтгэл зүйчтэй нэг удаагийн уулзалтын төлбөр зах зээл дээр хамгийн багадаа 20,000-аас дээш байгаа тий. Тэгээд одоо 2-3 сар үргэлжлэх процесс болох юм бол түүнийгээ дагаа санхүүгийн асуудал үүснэ. Ингээд нөгөө нэг маш удаан ерөн бол хугацааны процесс болно гэсэн үг. Зөрчлийн хуулиар 300 орчим хүүхэд торох арга хэмжээ авагдсан байна. 100 орчим хүүхэд барилах шийтгэл оногдуулсан байна. Одоо яг эрүүгийн хуулиар одоо ял шийдэгдсэн 45 хүүхэд хүмүүжийн тусгай одоо 20 байгууллагад ял эдэлж байгаа. Тэнгийн дээрлэлтийг үйлдэж байгаа хүүхдүүд ихэвчлэн одоо санаатаагаар хийдгүү. Одоо үтсэн бичлэг дээрээ ч юм уу эсвэл одоо юм сонирхсан байдалтайгаар хийдэг. За тэгээд ингээд үйл процесс үе тэнгийн дээрлэлт болоод насан туршид ингээд сургуулийн орчин мэдсэний дараагаар үе тэнгийн дээрлэлт үйлдсэн хүүхэд ч гэсэн өөрөө тодорхой хэмжээний паникт ордог. Би юу хийчихв?
Энэ маань зөв болов, буруу болов гэ яг яхаа мэдгүй эргэлцсэн байдал дээр ордог. За энэ дээр эцэг эхийн зүгээс ялангуяа энэ нь зөв байсан, энэ нь буруу байсан гэд тайвнаар учир шалтгааныг нь тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй учир шалтгааныг нь тайлбарлаж өгөхгүй яагаад ийм үйлс хийх болсныг нь тухайн хүүхдээс ч гэсэн асуухгүйгээр нэг бол хит загнадаг, нэг бол хүүхдээ хит өмөрдөг. За хит загнаад эхлэнгүүд хүүхэд яагаад би энийгээ хийсэн гэж учир шалтгаанаа тайлбарлах, илэрхийлэх боломж олдохгүй улам нөөний дотгошоо болоод магадгүй хэдэн жилийн дараа ахаа тэр үйлдийг давтах эрсдэл нэмэгдүүлдэг. Яагаад бол учир шалтгаан ойлгоогүй. Нэг бол хитрхи хүүхдээ өмөрчдөг. Одоо манай хүүхэд уулын сайн хүүхд тахгүй юу? Уул нь одоо хичээлдээ авдаг, ээж хавганд ордгийн. Гэтэ одоо санамсруугаар нэхгүй удаагийн үйлдэл хийчлээ. Гэт хит өмөрчдөг. Тэнгүүд хүүхэд би ийм үйлдэл хийсэн ч гэсэн яах нь хамгаалагдчихдаг юм байна. Би нэг амар буруу үйлдэл хийгээгүй юм байна штэ гэдэг нэг ямар ч гэсэн гимших мэдрэмж авах нь төрдөггүй гэсэн. Тэгэхээр эцэг их ямар ч байсан одоо насанд нь тохирсон хариуцлагыг нь үнэхээр зөв буруу байвал хүлээлгээд зөв байсан зүйлийг тайлбарлаач юм. Хамгийн гол нь учир шалтгааныг нь ойлгуулах хэрэгтэй. Учир шалтгаанаа ойлгохгүй өнгөрчих юм бол эргээрч төгссөн бай, сөргөөж төгссөн бай, ахин энэ үйлдэл хэдэн жилийн дараа тавтагдах эрсдэлтэй болж эхэлнэ гэсэн үг. Өмөрлөвөл яах вэ те? Тэгээ миний хүүхэд бол одоо нэг гайхалтай хүн байгаа юм. Бусдын хүүхэд бол ийм байгаа гэдэг. Энэ хүүхдүүдийн дунд орж, хүүхдүүдтэй харилцаж, тэгээд бие хүн болж төлөвшөж ийм одоо нийгэм шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо нөгөө бага наснд нь хүүхдээ ингээ тоохгүй үлдээчихэр өсвөр наснда эцэгийнхээ үгийг авахгүй үл тоодог одоо сонсдоггүй хүмүүжил төлөвшлийн хувьд одоо эцгийн үлгэрлэн дээрээс нь ийм зүйл байхгүй. За мэдээж энэ хүмүүжид боловсрал гэдэг бүх зүйлийг сургуульд ингээ даатгаад үлдээчдэг. За хичээлдээ л яваал ингээл яаж ивэл одоо болж ийнэ л гэдэг. Түүнээс гадна эцгийн үүрэг хариуцлага гэдэг зүйл чинь энэ дээр аюул тийм чухал одоо өгүүлэгдэж байгаа нэг хэлбэр бол энэ дээр ингээд байна. Аимшигтай гэж нэрлээд буй нийгмийг хэн бүтээсэн бэ? Таны адлаад буй хайргас золбон араатан гэж нэрлээд байгаа хүүхдүүд хэнийг харж өссөн бэ? Мөн тэднийг хэн хамгаалж, хэн хүмүүжүүлсэн бэ? Хүүхдийн сэтгэл зүй мөрөөдөл амьдрах итгэлийг өгүүлж, тэднийг үхэл рүү түлхэж буй дээрлэхэлтэй тэмцэхийн тулд бид юу хийж чадах вэ?